Чанарын ялалтын хэлтсийн хамт олон та бүхэндээ энэ цагийн мэндийг хүргэе. Дэлхийн чанарын өдрийг угтан зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн маань төсний лабораториос зохион байгуулж байгаа чанарын челленжийг эхлүүлж байна. За чанарын челленжийн талаар товч танилцуулгыг хүргэе. За бид Facebook групптэй PDF, PPT видео хэлбэрээр төсний лабораторийн үйл ажиллагааг тавина. За мөн 100 асуулттай яг эдгээр видео, PPT хүрээнд 100 асуултыг хариулттай нь бэлдэж оруулсан байгаа. За эдгээр асуултанд хариулахаар сонгож аваад хариулахаар Google формыг мөн бэлдсэн. За Google формынхаа асуултуудыг та бүхэн хариулаад бидэнд илгээгээрэй. За үүний Google формын дүгнэлтийг бол Google формоос өөрөө хийгээ явчихна. За дараа нь бидний нэг хийх ажил маань комент хэсэгт бидний бэлдэж өгсөн 100 асуултаас аль нэг асуултыг сонгоод жишээлх юм бол 40-р асуулт гэж сонгоод таныг дуудаж байна гэд нэг хүнийг хаштаг хийх юм. За тэр хаштаг хийсэн хүн нь хариултыг бичгийн зэрэгцээ дараагийн хүнээ тэдгээр асуултыг бичгийг одоо уриалж байна гэсэн тийм хаштаг хийгээд ийм байдлаар челленж маань 1 цаг 30 минутын хугацаанд үргэлжилнэ. За 1 цаг 30 минутын дараа бид бясхан шалгаруултыг хийх юм байна. Шалгаруулт маань Google формыг хэрхэн бүгэлсэн, комент хэсэгт тэр идэвхтэй оролцсноор нь шалгаруулна. За тэгээд бид мөн сэтгэлийн бэлгийг бэлдсэн. Тэгээд бид гурав бичлэн хүргэж өгнө. Шалгарсан хүмүүстэй. Хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. За манай төсний лабораториос зохион байгуулж байгаа челленжид хамт олноороо идэвхтэй оролцохыг уриалж байна. За өнөөдрийн манай төсний лабораториос явуулсан челленжд маань Google форм 17 хүн оролцсон байна. Асуулт хариулт. Эндээс бүгдээрээ шалгаруулалтаа хийя. Энд эхний дөрөв маань бид дөрөв байгаа. Эхлээд нөгөө тестэлж үзчихсэн. За тэгээд хамгийн түрүүлж энэ хугацаа бүгд адилхан одоо бүгд зөв хариулсан учраас хугацааных нь ирэмбээр шалгаруултыг хийчээ. Тэгэхээр энэ дээр ганц зориг маань хамгийн түрүүнд хийж бүгсэн байна. За үүний дараа ганц цагт дарга маань бүгсэн. Үүний дараа даваа сүрэн бүгсэн байна. Тэгээд эндээс уг нь ганц зориг төрүүлээд ганц цагт дарга энэ дээр хоёрт байгаа боловч ганц цагт дарга маань оролцооны хувьд Facebook групп дээр челленж дуудаагүй учраас бид 2 дугаар байранд даваа сүрэн оруулж байна. За ингээд цаашлаад Баасан Базар, Оюун Дайр, Туяа цэцэг хэмжлэнгийн нийт 17 хүн Google формыг маань бүгсэн байна. За тэгээ манай Google форм нийт чанар хяналтын хэлтсийн маань бүхэл газраас оролцсон байгаа нь энд харагдаж байна. Одоо захиргаа, металлын лаборатори, техник хяналтын хэмжээний төв лаборатори оролцоогүй газрын ховор байна. Тэгээ бидний дуудсан энэ челленжэнд идэвхтэй оролцсон хамт олондоо талархаж байна. Амжилттай орсон та нартай бүгдээрэнд нь баяр хүргье. За баярлалаа. Okay, let's go. За оржлох уу? За сайн байна уу? За өдрийн мэнд. За чанарын өдрөөр зохион байгуулсан төсний лабораторийн Facebook челленж Google форм бидний асуулт хариултын энэ челленжд идэвхтэй оролцож бусдыг хошуулж 2 дугаар байр эзэлсэн тул гарын бэлгээ гардуулах гэж байна. Ингээд танд ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Улам идэвхтэй оролцож байгаарай. За баярлалаа. Ажлын амжилт хүсье. Тэгээ сайн байна уу? За өнөөдөр зохион байгуулагдсан Дэлхийн чанарын өдөртэй холбогдуулан манай төсний лаборатори зохион байгуулсан хүмүүсийг харах нүд челленжид Google формын асуулт хариултанд амжилттай хариулж мөн Facebook-оор идэвхтэй байсан. Учираас та ингээд тэрүүн байранд орсоо. За баяр хүргье. За чанар хяналтын хэлтсийн төсний лабораторийн хамт олон энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулсанд баярлалаа. Тэгээд олон улсын чанарын өдрийг тохиолдуулаад нийт хамт олон баярын мэнд хүргье. За юуны юм та хүндээс та бүхний зарсан челленжид орсондоо баяртай байна. Тэр танаа одоо төсний лабораторийн маань үйл ажиллагаа одоо дулааны цэглэл станцын
технологиг хянах мөн эрдэнэ төвлөрийн одоо тасралтгүй ажиллагааг хангахтай холбоотой юм хяналтын гэдэг энэ ажил ч юм бол одоо нэлээдгүй манай хэлцээ ажлын чухал хэсэг байдаг. Тэгэхээр энэ одоо хяналтын үйл ажиллагаанд бас та бүхэнд амжилт хүсье. Мөн одоо дэлхийн чанарын өдөр үндэсний чанарын 7 хоногийн баярын мэндийг танай лабораторийн хамт олон болон нийт хэлтсийнхээ хамт олон дахин хүргье.